Судуулагаарны 27 дугаар зүйл ийн хэмээн миний сонсон нэгэн цагт ялж төгснөгцөн бурхан хаан балгас дахь галдан шуу орьсон гэрэл тойд суун аваа. Тэр цагт наснаа төгөлдөр ананд суурнаасаа босоод дээлээ засаж өвдгөө хөсөр сөвдөж алгаа хамтдагж ялж төгсөн бурханаа ийн хэмээн өчөв. Бурханаа чи ертөнцид номын хүрдийг орчуулах үед Гаудиня нэр тэргүүтэн эдгээр 5 аяг тахимлагт тэргүүн номын аршааныг амссуулсан шалтгааныг үзүүлэн сойрхоо хэмээн бурханд өчрөв. Бурхан зарлиг болров. Ананда энэ 5 аяг тахимлага нь эрт урд бээр миний махыг эзснэр жаргуулсан бүлгөө. Өдгөө бээр тэргүүн номын аршааныг амсаад тонилгов. Ананд өчрөв. Бурханаа энэ аяг тахимлагууд эрт ямар үйл үйлдэлсэнийг үзүүлэн сойрох хэмээн өчвөөс бурхан зарлиг болров. Ананда эрт урд нөхцөн цагдах тоо томшгүй сэтгэшгүй галвын урд энэ замбуу твд Судуулагаарны нэрт хаан бүлгөө. Тэр хаан замбуу твийн 8 түмэн 4,000 өчүүхэн хаадыг эзэлмэ. Тэр цагт ёр бэлэгч нь 12 он болтол хур орохгүй буюу хэмээн өгүүлсэн. Тэр хаан тийм үгсийг сонсож маш зовж ийн сэтгэрөв. Энэ мэд их гам болж их зуд болвоос төдий чиний онд хамаг амьтан яахан идээ олж идмүү хэмээн сэтгэж олон өчүүхэн хаад ба ноёд түшмдийг хурааж ийн зөвлөлдөв. Хэдий бүхий тарианы санг гаргаж 12 жил болтол хүн тутамд нижгээд битүү болгон тоолж өгвөөс сайн буюу хэмээн зөвшөлдсөв. 12 жил болтол өгсүгэ хэмээн тунхаг тархаасанд жич харин их зуд болж олон амьтан үхсэнд тэр хаан хэрхэж олон амьтны амийг авармуу хэмээн сэтгэж төдий хаан садан нөхөд сэлт бүгдээр цэцэрлэгт үзэхээр одсонд хотол хүн бүгдээр нэгэн сайн газарт унтсанд хаан босож 4 зүгт мөргөөд энэ мэд чин сэтгэлээр тангаргалав. Энэ улсад их зуд болсноор хамаг амьтанд эдээн үгүй болов. Өлсөж өөхөх ажгүй. Би энэ бие югэн эгүүтгээд их загас болон төрж хамаг амьтан миний махыг идэж цадах болтугай хэмээн хутаг гуугаад модны дээр авирч харайгаад унаж төрөл эгүүтгэв. Эгүүтгээд сац их мөрний дотор 500 бээр төдий биет их загас болон төрлөө. Тэр цагт тэр улс дахь 5 модож хүн мөрний захад мод авахар ирсэн загас тэднийг үзээд хүний дуунаар ийм дуудан өгөөлвэ. Ай хүн та өлсвөөс миний махыг огтолж цадтал иддэгвэ. Цадсны хойно хэдий чинээ даах чинээгээрээ авч оддугай. Та тэрүүн миний энэ махыг идэж цадваас ирээдүй цагт би илт туулж бурхны хутгийг олоод тэрүүн номын аршааныг танд амлуулсугаа хэмээгээд. Энэ улс дахь хүмүүст тунхаг тархааж махыг минь авч идүүлдэгвэ хэмээн өгүүлсэнд төдий тэр 5 хүн загасны махыг огтолж идээд даах чинээгээрээ гэртээ одож нэгэндээ тунхаг тархаасанд хамаг хүн бүгдээр чуулж ирээд тэр загасны махыг идлээ. Нэгэн итгээд дэх махыг барваас бас нөгөө итгээд дэх махаа ургаж өгч идүүлв. Бас тэр махыг нь барваас нөгөө өрөөл биеэ бас ургаж идүүлв. Нуруу хийгээд өвчүүний махыг тэрхүү ёсоор 12 он болтол идүүлв. Төдий тэр хамаг хүн тэр загасны махыг идээд энэрхүү нэгүсгүй сэтгэл төрсөнд тэдгээр хамаг хүн үхээд дээд язгуурт тэнгэр нар болон төрөв. Ананда тэр цаг тэр учирдах загас болон төрөгч хаан нь өдгөө бий буюу тэр цаг тэр учирдах анхны урд нь мах идэгч 5 модож хүн өдгөө Гвандино тэргүүт нь 5 аяг тахимлаг буюу хойно мах идэгч олон амьтан өдгөөх 8 түмэн шавнар ба маш тонилсон эдгээр нөхөд буюу тэр цагт би махаараа тэдгээр олон амьтны амийг аварсны тул өдгөө бээр урд тэргүүтэн ном үзүүлж номын биеийн гишүүнээр 3 хорийн галыг сөнөв.
Бурхан тийм хэмээн зарлиг болсон Ананд ба олон нөхөд даган биширч элтэд байсан. Ашока хааны 28 дугаар зүйл. Ийм хэмээн миний сонсон нэгэн цагт ялж төгснөгцөн Бурхан нь ялгуух чанга хөвгүүний цэцэрлэгт итгэлгүй эдийн өглөх тийм баясгалангийн хүрээнд суун аваа. Тэр цагт ялж төгснөгцөн Бурхан Ананд лугаа нэгэн Бенватад одсны тэргүүт нь нэгэн хэдэн өчөөхөн хөвгүүн сангийн гэр ба байшин хийгээд босгож Эрдэнсийн санг тоолж наадан суун ам. Нэгэн хөвгүүн нь Бурханыг холоос ирэхийг үзэж машид баясаад буян өргөсгөө хэмээн сэтгэж шороогоор сан болгон тавьсанд тэр шорооноос нэгэн атга шороо аваад Бурханд өргөвөөс хөвгүүн өчөөхний тул эс хүртэв. Тэр хөвгүүн нөгөө хөвгүүнээ чи бүхийж байтугай би чиний дээр гიშгэж энэ шороог бадар аяганд хийсэвэ хэмээн өгүүлсэнд тэр хөвгүүн түүний үгээр бүхийж байсан тэр хөвгүүн түүний мөрөн дээр гараад нэгэн атга шороог Бурханд өргөх үед Бурхан бээр өмнөөс нь угтаж бадар аягандаа хийлгэж аваад Анандад өгч чи энэ шороог ухаж сүм хийдэд сүрчтүгэ хэмээн зарлаг болоод Анандаа энэ өчүүхэн хөвгүүн баясгалан сэтгэлээр надад атга дүүрэн шороо өргөсөн. Үүнийг сүмд сүрчсэний буйны ачаар нирван болж 100 он болсны хойно тэр хөвгүүн Ашоко нэрт хаан болон төрж бүхийн байсан хөвгүүн түүний түшмэл болон төрж замбуу твийг эзлээд 3 эрдэнсийн эрдмүүдийг хамагт алдаршуулж хүрв. Шарилт бээр дэлгэрэнгүй тахимуй за замбуу твд бээр 8 түмэн 4 мянган суврагыг нэгэн цагт үүдэх бол юу хэмээн зарлаг болсон Ананд баясан биширч яаж төгснөгцсөн Бурханаа ий хэмээн өчөв. Түүнчлэн ирсэн Бурхан эрт ямар буян үйлснээр шарилт бээр төдий сувраг үүдмүй хэмээн өчгөөс Бурхан зарлаг болров. Сайтар сонсоод оюундаа тогтоотугай миний чамд номлосугай. Эрт тоо томшгүй галвын урд энэ замбуу твд дахин чадагч нэрт хаан бүлгөө. Тэр хаанд 8 түмэн 4 мянган өчүүхэн хаад бүлгөө. Тэр хааны цагт Бурсаа нэрт Бурхан ертөнцид өөд болж ирсэн. Тэр хаан нь түшмэл лүгэн сэлт 4 зүйл хэрэглэгт хүнийг бэлдээд Бурхан ба аяг тахимдлагуудын хуваргуудад өргөв. Тэр цагт тэр хаан ба улс дахь хамаг хүмүүс нь нас турхар Бурханыг дахин мөргөөд өргөн хүндэл муйзаа. Бусад өчүүхэн хаад нь буйныг үл үлдэх ажгүй. Тэдгээр хязгаардах өчүүхэн хаадад өгсгүй хэмээн сэтгэж олон зураачийг хурааж зарлаг болров. Та бүгд Бурханы биеийг сайтар зуртугай хэмээн зарлаг болсонд төдий тэдгээр зураач нь Бурханы нүдний өмнө одоод Бурханы бэлгийг үзэж зурхтаа бэлгийг зурвас нэгнийг адил эс болсон зураач нь зурж эс чадав. Төдий Бурхан өөрөө будгуудыг бэлдээд нэгэн хүргийг зурж өгсөнд тэдгээр зураач тэр хүргийг үзээд 8 түмэн 4 мянган төгс бэлгт хүргүүдийг зурж өчүүхэн хаад тутамд нижгээд тутам хүргийг өгч илгээгээд ийм тунхаг тарав. Та хаад ба хамаг улс иргэн бүгдээр эдгээр Бурханы бие хүргийг цэцгүүдээр ба хүжээр ба хамаг хэрэглэгт хүнээр дахиад мөргөтгөө хэмээн тунхаг тархаас нь тэдгээр улс иргэн нь түүнчлэн ирсэн биеийн хүргийг үзээд машид баясан биширч өргөн хүндлэн тахив. Анандаа тэр цаг тэр учирдах дахин чадагч хаан хэмээвээс өдгөө бие буюу за. Тэр цагт 8 түмэн 4 мянган түүнчлэн ирсэн Бурханы биеийг зурж хамаг өчүүхэн хаадад өгсөн буйны ачаар хав хаан төрөөс дээд язгуурт Тэнгэрийн хаан хурмаст болон төрөөд зүсөнгөлүгээ төгөлдөр болоод 32 бэлэг ба 80 сайн үлгэрээр чимсэн элт туулсан Бурханы хотыг олсон бүлгөө. Нирван болвоос бээр шарилт 8 түмэн 4 мянган сувраг үйлддэгвэ. Бурхан тийм хэмээн зарлаг болсон Ананд ба олон нөхөд илт баясаж даган биширв.
Алтан хумхын 29-р зүйл. Ийн хэмээн миний сонсон нэгэн цагт ялж төгснөгсөн Бурхан нь Шарваасан балгас дахь ялгуугч хаан хүүгүүний цэцэрлэгт итгэлгүй эдийн өглөгтийн хотол баясгалант хүрээнд сун аваа. Тэр цагт аяг тахимлагууд зуны ахуй ёсоор сууж ёсоор гараад ялж төгснөгсөн Бурхан хаан бүхий тэнд одов. Бурхан нь тэдгээр аяг тахимлаг өөнийс учирсны тул тэдгээр аяг тахимлад нэгүсэж бүрэн мянган хигээс лүгээ төгсөн хүрдэт мотраа дээш өргөөд тэдгээр аяг тахимлагийг хүндлээд өвчин тахал үгүй юу амгалан нуу хэмээн зарлаг болсонд их эрдэм лүгээ төгссөн Бурхан нь тэдгээр аяг тахимлагийг хүндэлснийг ананд нь үзэж машид гайхаад ялж төгснөгсөн Бурханаа ийн хэмээн өчөв. Бурханаа ертөнц дахины эрхэн дэнсэлгүй эрдэмт сэтгэшгүй бэлэг тэмдэгт буй атал юуны тул өчүүхэн сэтгэл барьж аяг тахимлагуудыг хүндэлсэн нь юун буюу хэмээн өчвөөс Бурхан андад ийн хэмээн зарлаг болов. Анандаа эрт нэгэн цагт тоо томшгүй сэтгэшгүй галвын урд Замбуу твийн Варанасын нэр тусад цөөн хураахгүй уран болсон тийм нэгэн гэрийн эзэн бүлгөө. Ямарваа эд аваар буйл бөгөөс тэдгээр эдээ ховилгож алт болгож нэгэн алтан хумх хийгээд дэрний доор болов. Түүнчлэн ямар эд таваарыг биедээ үл идлэн онц алт болгон ховилгож хойно болсонд урд хожид хураасан нь олон хумх болсонд тэр бүгдийг газар доор болов. Хойно нэгэн цагт тэр гэрийн эзэн өвчин хүртэж үгсэнд тэдгээр алтан хумхандаа тачааж нэгэн хорт могоо болон төрөөд тэдгээр алтыг сахин суулаа. Хойно өн болсонд тэр балгас бээр эвдэрч хэн бээр суухгүй болж хоосон газар болов. Тэр могоо бээр олон жил болсонд үхэж басгүй тэр оронд могоо болон төрөөд тэдгээр алтан хумхыг ороож хэвтэв. Түүнчлэн олон түмэн тоотон он болтол могоо болон төрөөд тэдгээр алтыг сахин байв. Тэдгээр төрлийн эцэст басгүй могоо болон төрөөд тэдгээр алтан хумхыг сахин уйдаж ийн хэмээн сэтгэрөв. Би нэгдгээр алтан тачааснаар энэ мэт муу төрөлт могоо болон төрж зовсон буй за. Өдгөө эдгээр алтыг буйны оронд өргөө сайн болмоо за хэмээн сэтгээд бас ийн сэтгэрөв. Бүгдийн явах зам дээр зузаан өвсөн дотор биеэ нууж суугаад чанагш янагш явах хүн үзвээс дууд сугаа хэмээн сэтгэж төдий тэр могоо тэргүүрийн дээр нууж суухад тэр тэргүүрээр нэгэн хүн ирэхийг үзээд могоо тэр хүнийг дуудсанд тэр хүн дуудсан дууг сонсож ийн тийм үзвээс юун бээр ис үзэгдсэнд тэргүүрээр яван атал тэр могоо бас дуудаад л ай хүн чи дэргэд минь ир хэмээн дуудсан тэр хүн өгүүлрэв. Чи намайг дуудаж юу хийнэ бэ? Чи маш хорт бүхий тул намайг алах болгозаа хэмээн өгүүлсэнд могоо өгүүлрэв. Би үнэхээр чамд хор хийх болвоос чи миний дэргэд ис ирвээс би бээр хор хийж чадах буюу хэмээн өгүүлсэн тэр хүн айж могоон дэргэд одсонд могоо өгүүлрэв. Надад нэгэн алтан хумх буй. Тэр хумхыг буян хийхийн тулд чамд өгвөөс буян хийн чадмуу? Хэрвээ буян эс хийвээс би чамд хор хиймүү хэмээн өгүүлсэн тэр хүн би буян хийж чадах буюу хэмээн өгүүлсэнд төдий тэр могоо нь тэр хүнийг алтан хумхын дэргэд авч одоод нэгэн алтан хумх өгч илгээхүүд ийн хэмээн өгүүлв. Чи энэ алтан хумхыг авч одоод бурсан хуургуудад тахил өргөн буян хийдэг бай. Тэр буян хийхүүд чи намайг авахаар ир хэмээн захирсанд төдий тэр хүн алтыг аваад одож бурсан хуургууд ба аяг тахимлагуудад тэр алтыг өргөөд ийн хэмээн өчөв. Энэ алт нь нэгэн хорт могоон алт бүлгөө. Энэ алтыг надад өгч илгээгээд бурсан хуургуудад тахил өргөөд буян түгээтгэвэ хэмээн өгч илгээсэн бүлгөө. Энэ алтаар эдээ ба хэрэглэгдэхүүн эд таваарыг бэлдээд буян хийх өдөрт тэр могоо бээр энд ирэх бүлгөө хэмээн өчсөнд төдий бурсан хуургууд бээр түүний үгийг зөвшөөрч тэр алтаар эдээ ба хэрэглэгдэхүүн бэлдээд буян хийх өдрөө тэр хүн нь нэгэн их аргийг үүрч тэр хорт могоо хаан бүхий тэнд одсон тэр хорт могоо бээр тэр хүний эрхийг үзээд машид баяслаа.
Тэр хүн тэр могоог арагтаа тавьж үүрч эртэл замд нэгэн хүн учирсан тэр хүн асуурав. Чи хаанаас ирэв? Үүрсэн чинь юун буй хэмээн гуравтаа асууваас бээр могоо үүрсэн тэр хүн юун бээр хариу эс өгсөнд тэр могоо хилэгнэж ийн хэмээн сэтгэж энэ хүнд юу болов? Чандсын хүн гуравтаа асууваас хариу үл өгүүлэх нь юу буй хэмээн сэтгэж хор хийсгүй хэмээн сэтгэн атал бас ийн сэтгэрөв. Энэ хүн миний тулд буян хийх л бөгөөс үүний ач хариулахгүй хор хийвээс үл болмой. Энэ хүн надад тус хүргэсэн буй за. Хүн надад гим үйлдвээс бээр хүчсүгэ хэмээн сэтгээд одсонд нэгэн аглаг газраа хүрээд могоо өгүүлрэв. Намайг хоромхноо хөсрөө тавьтугай хэмээн өгүүлсэн тэр хүн тэр могоон хилгэнснийг мэдэж өчүүхэн сэтгэлээр могоод өгүүлрэв. Эс мэдэж гим хийснээ наминжилсугай хэмээн өгүүлээд харин бас могоо үүрч бурсан хуваргуудын оронд одсонд хуваргууд бээр эдээний цаг хүрсэнд чуулж байсан тэр хүн бээр хуваргуудад эдээгээ өргөөд алтаа өргөн тагсанд тэр могоо бээр биширхүү сэтгэл төрөөд тэр хүн тэр зэргээр цэцгүүдийг түгээсэнд тэр могоо түүнийг гайхан үзмүй. Төдий бурсан хуургууд эдийг зооглож дуусаад гараа угаагаад амаа зайлж тэр могоод ном номлосонд тэр могоо машид баяслаа. Бас 6 алтан хумхыг авч ирээд хуургуудад өргөв. Буян үлдэж дууссаны хойно тэр могоо төрөл игүүтгээд сац тэр буйны ачаар 33 дахь тэнгэр нарын дотор тэнгэр нар болон төрөв. Ананда тэр цаг тэр учир дахь тэр могоо үүрэгч тэр хүн нь өдгөө бий бүлгөө. Тэр хорт могоо химээвээс өдгөөдөх шарын хөвгүүн бүлгөө. Нөхцөн цагт бээр үүрч явхад тэр могоо хилгэнсэнд түүний өчүүхэн сэтгэл барьж хүндлээд наминчилсан бүлгөө. Өдгөө бээр аяг дахинлагт өчүүхэн сэтгэл барьж хүндэлсэн буюу төдий ананд тэргүүтэн олон нөхөд бурхны залхийг биширч илт баясав. Жаргуулагч Брахманы эмийн 30 дугаар зүйл. Ийн хэмээн миний сонсон нэгэн цагт Ражаграха балгасдах Гландагаа шувуу орьсон гэрэлт модны ойд ялч төгс нөхцөн бурхан тоо томшгүй аяг дахимлаг луга хамт суун аваа. Тэр цаг тэр улсад юун бээр үгүй маш үгээгүй нэгэн Брахман бүлгөө. Тэр Брахман нь хамгаас ийн асуурав. Ямар үйл үйлдвээс энэ төрөлдөө эд агуурс болмой хэмээн асуусанд нэгэн хүн тэр Брахманд өгүүлрэв. Брахман чи үл мэдмүй. Ялж төгс нөхцөн бурхан нь өдгөө ертөнцөд ирээд хамаг амьтнаа тусалж суун амуй. Тэр бурханы нөхөд нь Махагашив ба Махамудагалиана ба шарын хүүгэн ба эс төрсөн тэргүүтэн 4 худагт бээр нас турахаар үгээгүй гуйланчид туслахгүй бүлгөө. Хэрвээ чи бишрэх сэтгэлээр тэдгээр худагтныг эдээгээр тахиваас тэдгээр худагт нь энэ төрөлд чамайг ав аль хүссэн тийм хүслийг хангамуй хэмээн өгүүлсэнд тэр цагт тэр Брахман нь тэр хүний үгийг сонсож маш баясаад бидэн яваад гуйсан ба хөлсөлөн авсан ба өчүүхэн эд олоод харин гертээ харж ирээд эдээ бэлдээд энэ ертөнцөд жаргахыг хүсэж худагтныг залж ирээд эдээнээр тахив. Тэр цагт тэр Брахманы жаргаланд химээх тэр эм нь худагтан хуургууд эдээ зоогосны хойно 1 хоногийн санварыг авч сахив. Тэр цагт гэгэнээ ялгуусан хаан нь хөдөөд одож харж ирэхгүй мөр дээр нэгэн гэмт хүнийг модонд хөлж байсныг үзв. Тэр хүн хааныг үзээд эдээ гуугаад уйлсанд хаан бээр эдээ өгсгүй хэмээн зарлаг болж орд харшид одоод тэр хүнд эдээ өгч илгээхийг мартаж эс өгч илгээв. Тэр шүн дөл цагт хаан нь тэр хүнд эдээ өгөхийг гинэт санаад би бээр өдгөө тэр хүнд эдээ өгч илгээсүгэ хэмээн сэтгэвээс явхуу зуур мөртөн ад чөтгөр ба ракшас
Тэргүүтэн олон аюултан буюу ажгүй. Тэр аюулаас айж хинбээр явж үл чадах буюу тэр цагт хаан нь онц тэр хүнийг өлсөнийг сэтгэж тэр хүнийг маш нэгүүлсээд ийм зарлаг болров. Миний энэ улсад хэн хүн тэр хүлгэлсэн хүнд эдээ хүргэн чадваас мянган лан алт өгсүгэ хэмээн тунхаг тархаас нь хааны зарилгаар хинбээр одох хүн эс гарав. Тэр цагт Бирманы жаргаланд нэрт тэр ийм хааны зарилгийг сонсож ийм сэтгэрв. Аяа ертөнц дөх хийнэл бөгөөс нэгэн хоногийн санваар авч сахисны ачаар аз чөтгөр тэргүүтэн хамаг хор хийн үл чадах хэмээн сонслоо. Өдгөө би хааны зарилгаар одсугай хэмээн сэтгэж хааны дэргэд одоод ийн учрав. Ай хаан тэр хүнд идээ би өгсүгэ хэмээн өчвөөс төдий хаан тэр хүнд өгч илгээх идээг тэр энд өглөө. Ай энэ чи эдгээр идээг авч одоод тийм нэгэн газарт одоо модонд хүлэгдсэн нэгэн хүн бөлгөө тэр хүнд өгтөгвэ. Үүнийг хүргээс чамд мянган лан алт өгсүгэ хэмээн ам авав. Төдий тэр эмэн хааны зарилгаар идээг аваад санваараа сэтгэж мөрт ороод явсанд балгасны гадна хүрсэнд мөх сахигч нэгэн эм ягчас золгов. Тэр эм рагчас нь шинэхэн 500 зулцаг төрүүлээд өлсөн ундаас нь зовж суун бүхийд тэр жаргалан тэмийг үзэж маш баясаад үүнийг эцвэ хэмээн сэтгэж завдсанд тэр эм санваарыг эс шантарсны тул эм рагчас түүнийг үзээд харин айж эм чи гардах эдээнээс надад өчүүхэн өгөн сойрхоо хэмээн гуйсанд жаргалан тэм өчүүхэн өгөв. Өчүүхэн өгсөн тэр эдээг эм рагчас олон эдээ болгон хувилгаж их зулцагтайгаа цадтал идэв. Төдий тэр эм рагчас нь эм нэр чинь хэн буй хэмээн асуусан тэр эм нэр минь жаргалант буюу хэмээн өгүүлсэнд эм рагчас өгүүлрэв. Тийм бээр бөгөөс өлсөн их өвгүүн бидэнд эдээ өгч тижээсэн бөлгөөч. Миний энэ суу хооронд хумх дүүрэн алт буй за. Чи харж ирэхдээ авч оддугай. Чиний чанагш явах зам дээр Алаамба нэрт охин дүү минь бөлгөө. Лавт чи түүн лүгээ учрах буй за. Чи миний үгийг хүрэг. Ай охин дүү чи минь суум уу? Энд надаас 500 зулцаг төрж минь дамуй. Тийм хэмээн өгүүлтүгэ. Төдий тэр эмэн тэрүүгээр явн атал Алаамба нэрт эм рагчас луга учирсан тэр эм рагчасын үгсийг бүрнээ Алаамба нэрт рагчас өгүүлсэнд Алаамба нэрт эм рагчас машид баяслаа. Ай эм чи миний эгчийн үгсийг надад хүргэсэнд чинь сайн. Миний энэ суу хооронд хумх дүүрэн алт бүлгөө чамд өгсүгэ. Харин дайрч ирээд автугай. Чиний чанагш одохгүй тэргүүр дээр миний нэгэн дүү суун бөлгөө. Чи түүн лүгээ золгоос бид хоёр эгчийн үгсийг хүргээд 500 хүүгэн төрснийг бээр мэдүүл хэмээн өгүүлсэнд төдий тэр эм тэргүүт орж явн атал тэр хоёр эм рагчсын дүү лүгээ золгосон түүнд хоёр рагчсын үгийг бүрнээ өгүүлээд эгчээс 500 хүүгэн төрснийг мэдүүлсэнд тэр рагчас машид баяслаа. Ийн өгүүлрэн ай эм чи миний хоёр эгчийн үгсийг надад хүргэсэн чинь маш сайн. Миний энэ суу хооронд хумх дүүрэн алт бүлгөө чамд өгсүгэ. Чи харин дайрч ирээд автугай хэмээн өгүүлв. Төдий тэр эм нь мөрт орж чанагш явж тэр хүлэгт хүний дэргэд хүрээд эдээгээ өгсөн тэр хүн машид баяслаа. Тэр эм харин харж ирэх үед 3 хумх дүүрэн алт авч ирэв. Хаан бээр тэр эмд өглөг мянган лан алт сойрхов. Тэр Бирман Ирим хоёр тэр улсад маш баян болоод олон эрдэнэт болов. Хаан бээр тэр хоёрын буйнаас болсныг мэдэж түшимдийн зэрэгт оруулж маш баян болоод жаргаж суун бүхийд үлэмж чин бишрэл сэтгэл төрж бурхан ба бурсан хуургуудыг залж агуу их тахилаар тахив. Бурхан бээр тэр хоёрт ном үзүүлсэн сэтгэл нь машид гийж үргэлжид орсны үрийг олов. Төдий олон нөхөд ба ананд тэргүүтэн Бурханы зарилгийг даган биширч илт байсав.